Эзэмнээ бид нэр илчил номоос үргэлжлүүлэн харж байхад үзэж байхад та өөрийнхөө ариун сүнсээр бидний оюун санааг бидний зүрх сэтгэл та хүрээч гэж бид нэр танаас залбирч байна. Эзэмэн энэ 17 дугаар бүлэгт гарч байгаа энэ үйл явдлаас өнөөдөр бидэнд бас авах сургамжийг та бидэнд үлдээж өгөрөө гэж бид нэр эзэн Есүсийн нэрээр залбирanгуйж байна. Амен. Амен. За сүүлийн 7 бүрээ 7 алтан аягны тийм ээ алтан аягтай бурхны уур хилэн асгацсан байгаа. За энэ явдал дундуур бас ахаад бид нэр мэдэн штэ илчлэл ном бол ингээд одоо ирээдүйн зүйл гарч байгаа нэг тийм интерлюд төр завсарлага маягийн юм гараад буцаал ирээдүйд болох хэмээг ингээд дүрслэн үзүүлдэг. Тэгээ энэ ч нэг тийм үйл явдал гарч байгаа. Тэр нь юу вэ гэхээр агуу янхны шүүлтийн тухай гарч байгаа. За. Жохоо эвгүй сонсогдож байна уу? Яа. Бид нэр амьдрал дээр гэр бүл олцсон хүмүүс энийг сайн ойлгоно. Бид нар гэр бүлийнхаа хүнийг бидэнд үнэнч байхыг хүсдэг, өөрсдөө үнэнч байхыг хүсдэг. Тийм ээ? Хэрвээ энэ байдал алдагдах юм бол энэ бол гэр бүл оршин тогтноход маш хэцүү болдог. Есүс хэлэхдээ энэ нөхцөлд тийм ээ салах зөвшөөрлийг өгсөн байд. Тэрнээс бусад нөхцөлд үхэл хүртэл тийм ээ хамтдаа байхаар хэлсэн мэт. Тэгээ энэ үнэнч биш байдал. Тэгээ сүнсний төвшөнд хүрээд ирэхээр утга учраа маш их алдагддаг. Гэтэл Бурхан энэ сүнсний хувьд эрх үнэнч байдлыг биднээс хүсдэг. Амен. Бурхан биднийг өөртөө тийм ээ өөрийг нь байсаж байгаа сольдог. Тийм ээ өөрийн газраар янз бүрийн юмар явдаг тийм байхыг хизээш хүсэхгүй. Бид нар гэр бүлийнхөө нэг тийм байдал гаргах юм бол бид нар хизээч хүлсэн твчиж чадахгүй. Бурхан анханасаа энэ сүнсний энэ завхаарал тийм ээ энэ байдлыг маш их үзээ ятсан байхгүй. Энээс болж Израилийн ард түмнэр маш их гисгэлт, шийтгэлд олонтаа бууж ирж ирсэн. Амен. Тэгэд энэ эцсийн тэр үед одоо хожимын тэр үед ямар байдалтай Бурханаас шийтгэл хүлээж авах юм бэ гэдгийг талаар гарч байгаа. Нөгөө 7 аягтай 7 тэнгэр элчийн нэг нь ирж надтай ярилцсан. За бид нар мэдж байгаа. Сүүлийн 7 тэнгэр элч Бурхны уур хилэнгээр дүүрэн 7 байна. За. Тэгээд тэр 7 алтан тийм ээ аягна дүүрэн Бурхны уур хилэн нэгийг барьсан тэнийг нь элч Иохантай ирж уулзж байна. Тэгээд Иоханд наашир их усны дээр суух агуу янхны шүүлтийг би чамд харуулъя. Их ус бид нэр ишэл том дээрээс олонтаа гарсан. Ерөнхийдөө хуучин гэрээний энэ тэнд бичгтээ их ус гэдэг бол үндэснүүдийг төлөөлсөн байдаг. Тийм ээ одоо харь үндэснүүдийг бүх хилтнүүдийг, бүх огтнуудыг, бүх овгуудыг хэлсэн. Тэдний дээр суух, тийм ээ. Дэлхийн хаад тэр эмтэй завхаарлыг үйлдэн дэлхий дээр нутаглагсад түүний завхаарлын дарснаас ууж согтуурцгав гэсэн байна. За ингээд нэг дүрслэл гарч байгаа. Тийм ээ. Их ус. Бид нар далайн ирэг дээр амьдарч байгаа хүмүүс их усыг харж байгаа. Их усны дээр нэгэн тийм янхан. За янхан гэхлээр тухайн үеийн хараад энэ бол янхан байна гэдгийг хүмүүс хэлэхээр тийм дүр зураг байгаа. Үсээ задгаа тавьсан уу? Тухайн үеийнхаа шүү дээ. Өнөөдөр та үсээ задгаа тавьсан хүмүүсийг би ердөөсөө хэлээгүй шүү. Джинс өмсөн үү? Тухайн үеийн соёлд ер нь бол тийм ээ гаднаас хараад энэ бие өмлөгч байна гэдээ бол хүмүүс хэлж байна. Тэгээд энэ тэр агуу янхан бол харваас бие өмлөгч хувцассан, барьсан тэр бүхэн яг юм байсан. Тэгээд яг тэр түүнийг Бурхан хэрхэн шүүх талаар энэ үзэгдэл харагдаж байгаа. Тэгээд хамгийн гол нь энэ хэлсэн байгаа дэлхийн хаад
Дэлхийн улс төрийн дэлхийн удирдагчид энэ эмтэй завхаарлыг үйлдсэн буй. Тийм ээ? Итгэл үнэншил. Өнөөдөр бидний эргэн тойронд нэг юм үзэл явдал маш хүчтэй явж байгаа. Бүх шашнууд адилхан. Бүгдээрээ бурхан түргэнэ. Чиний юм чамд үнэн, тийм ээ? Миний юм надад үнэн. Бүгдээр өөр өөрийн замаар бурхан дээр очино гэсэн. Энэ завхаарлыг энд яриад байгаа. Тэгээд дэлхийн энэ хүмүүс, тийм ээ, хаадууд энэ бүгдээрээ энэ янхантай энэ завхаарлыг үйлдэж тэгэнгүү дэлхийд даяар нутагдагцсад юунийг хүлээж авсан тухайд гарч байгаа. Тэгэхээр энэ завхаарлын дарснаас уурж согтуурцаас. Өөрөөр хэлбэл тийм яг адилхан үнэн гэдэг байдлыг энд харуулж. Тэнгэр элч намайг сүнс дотор цөлд авчирв. За ерөнхийдөө бид нэр цөлд очихоор нэг бол бурхан өөрийнхөө хүмүүст юм зааж сурах гэж цөлд очдог. Нэг бол тийм ээ Есүс цөлд очихдоо бас сатан соригдох гэж байсан. Иохныг сүнс дотор. Иохан 2-3 удаа сүнс дотор би өөр газар очсон гэж хэлдэг. Дээш өргөгдсөн гэж хэлдэг. Энэ бас сүнслэг үзэгдэл байсныг харж байгаа. Би 7 толгойтой 10 эвэртэй доромжллын нэрсээр дүүрэн час улаан араатан дээр суух нэгэн эмэгтэйг харлаа. Ишлэл ном дээр бид нэр эмэгтэй хүмүүсийг хардаг. Нэгдүгээрт бид нэр Израилийг төлөөсөн тийм ээ эмэгтэйг харсан байна. Тэр эмэгтэй төрөхгөөд тэр эмэгтэйгээс төрөх хүүхдийг тэр улаан тэр луу залих гэж оролцсон дүрслийг бид нэр үзсэн. Харин энд бол энэ эмэгтэй бол энэ час улаан араатан дээр суусан байна. Энэ араатны дүр төрхийг бид нэр урд нь харсан. Тийм ээ 7 толгойтой 10 эвэртэй. Даниэл хуучин гэрээний Даниэл ч гэсэн энэ талаар үзэгдэл үзсэн байд. За тэрэн дээр ингэ суужээ. Тэгээд яасан бэ гэхээр тэр эмэгтэй нийл ягаан болон час улаан өнгийн хувцастай. За ингээд гаднаас нь дүр төрхийг харуулж байгаа. Нийл ягаан болон час улаан өнгийн хувцастай бөгөөд алт өнөд чулууд сувдар гойсон байв гэж. Тэр жигшүүрч юмс гэж хэлдэг. Өнөөдөр бидний амьдарч байгаа орчин жигшүүрч юмсаар дүүрэн болж байгааг бид нэр харж байгаа. За анхнаасаа нэг өөрийгөө эрэгтэй хүн мөртлөө би эмэгтэй хүн гэдэг хүмүүс тийм ээ эмэгтэйчүүдийн нойлын өрөөнд орох эрхийг тэд нэр газар сайгүй тэмцэлдэж ихэнх газар зөвшөөрч эхэлж байгаа. Канад либерал нэлээд тийм газар учраас аль хэдийн зөвшөөрсөн. Тэгсэн чинь ямар сөрөг дагавар гарсан бэ гэсэн нөгөөд нэг өөрийгөө эмэгтэй гэж ярьдаг эрэгтэйчүүд ороод эмэгтэйчүүдийн нойлын өрөөнд орж аваад эмэгтэйчүүдийг нууцаар бичлэг хийжсэн баригдсан байгаа. Кампус дээр тийм их сургуулийн кампус дээр. Тэгээ тэрийг төр зур хаасан байгаа. Ерөнхийдөө иймэрхүү жигшүүрч юмс. Мөн өөрийн завхаарлын бузар юмсаар дүүрэн алтан хундгийг гартаа биржээ. Алтан хундаг гэдэг бол ерөнхийдөө эд баялаг тийм ээ чана тэр чансаа юу гэдэг тэр зүйлийг илэрхийлж байгаа. Гаднаас харахад бол энэ үнэхээр сайхан хувцсан, үнэтэй хувц өмссөн байна тийм ээ. Ховор нийл өнгийн тийм нийл ягаан өнгийн тийм шас улаан өнгийн хувцастай өнөд чулуу алт сувдаар гойсон. Гисэн идэж алтан хундаг барьсан идэж дотор нь ийм жигшүүрч юмс завхаарлын бузар юмсаар дүүрэн байжээ. Түүний дээр дэлхийн янхнуудын ба жигшүүрт юмсын агуу их Бабилон гэж хэлсэн байдаг. Эхлээд 10 дугаар бүлэг дээр Бабилийн цанхын тухай гардаг. Санаж байна уу? Хүмүүс өөрсдийгөө ерөнхийдөө бурханд хүрч чадна гэж үндсэн дээр ерөнхийдөө бүгдээрээ нэг цамхаг барья. Бурханд хүрье гэж шийдсэн ба. Тэгээ бурхан энэ тааллыг тэдний энэ бардан занг таалаагүй учраас бурхан тэднийг олон хилтэй болгож тараасан байна. Тэгээд тэд нөгөө барьжсэн цамхаа барьж чадахгүй дэлхийд тарсан байна. Тэгээд тэр зүйлээс эхлээд тийм ээ Вавилон гэдэг бол нэгдүгээрт яг Вавилон гэдэг бодит хотыг төлөөлдөг боловч ихэнх тохиолдолд энэ бурхны эсрэг тийм ээ дэлхийн системийг төлөөлж эхэлж байгаа. Тэгэд энэ бүхний агуу их тийм ээ энэ бүх завхаарлын жигшүүрч юмсын их болсон тэр Бабилон гэдэг тэр бичгийг тэр эмэгтэйгэн дээр байсан гэдгийг хэлсэн байна. Тэр юм ариун хүмүүсийн цуснаас болон Есүсийн гэрчлэгчдийн цуснаас уугаад согтхыг би харав. Ерөнхийдөө дэлхий тэр аяараа бурхны эсрэг байдаг та итгэдэг үү? Ер нь дэлхийтэй найз байгаа. Дэлхийд уусаад тэг бурхны дагалдагч байх гэдэг бол үнэхээр боломжгүй. Үнэхээр боломжгүй.
За энэ дэлхийн бүх шашнуудыг одоо хүлээн зөвшөөрсөн гэх юм уу? Бүгдээрээ адилхан, бүгдээрээ нэг дор орсон гэх юм уу? Одоо syncretism гэж нэг үг байдаг тийм ээ. Бүгд нэг дор, бүгдээрээ адилхан, бүгдээрээ холилдсон. Тийм ээ. Эднийг төлөөсөн энэ засаглал гэх юм уу? Энэ шашин одоо дэлхийн шашин тийм ээ. Итгэгчдийг бол үнэхээр үзэн ядах нь ойлгомжтой. Яг л итгэгчд юу гэж ярих вэ гэхээр итгэгчд Библиэд итгэдэг болохоор Бурхан төрөх цорын ганц зам байгаа гэж хэлдэг. Есүс өөрөө тэгээ хэлсэн учраас. Есүсээр дамжиг Бурхан төрөх боломжгүй маа гэж хэлсэн учраас. За энэ байдал яагаад бий болов гэдэг бид нар эргээд харъя. Анхны бүрээ дуурахад яасан бэлээ? Цагаан морь гарч ирсэн. Цагаан морь ном барай гарч ирдэг тийм үү? Сумгүй ном. Тэгэхээр олон Библи судлаачид юу гэж тайлбардаг вэ гэхээр Сатан буюу антихрист дэлхий дээр үүссэн үе замбраагүй тийм ээ. Энэ амар замбраагүй байдлыг тийм ээ инх таймнаар байлдан дагуулдаг гэж хэлсэн байна. Инх таймнаар байлдан дагуулж бүх дэлхийг нэг засаглал, нэг тийм ээ одоо ийм үзэл сурталд нэгтгэж чадсан байна. Тэгээд тэр байдал чинь тэрнийг эсрэг энэ Бурхны шийтгэл ирж байгааг энд харуулж. Тэгэхээр бидний хувьд Бурхны дургуйслыг юу хүрэх вэ гэдгийг энэ чинээс харах хэрэгтэй. Есүс бас өөрөө халуун чиш бүлээн байгаа нь үнэхээр муу юм гэдгийг хэлсэн байна. Бүлээн байна гэдэг нь бол аль талдаа. Тийм ээ? Бүгдээрингийн хэнийг нь ч хомдоохгүй. Бүгдээрэнд нь адилхан итгэдэг. Адилхан хөндлөдөг, адилхан зөвшөөрдөг. Энэ байдлыг Есүс үнэхээр үгүйсгэсэн. Тэгсээс хүүтэн байсан арай дээр хүчилдэг. За энэ байдлыг Бурхан шүүхнэ. Тэгэд энэ бол голцоо олон Библи судлаач хэлж байгаа Христийн гэгдэх тэр сүм энэ шүүлтэнд өртөж байгаа. Босод өнөөдрийн олон хүмүүсийн олон Библи судлаач хэлж байгаа энэ Ромын католик сүм гэж хэлж байгаа. Ромын католик сүм бол одоо буддын, күнзийн одоо өрний, дорны сүүлийн үеийн шин одоо эртний бүх хөдөлгөөнүүд бүгдээр өв хоорондоо адилхан юм аа. Нэг нэгнийгээ хүлээн зөвшөөрье. Нэг нэгнийгээ дээдлэе гэдээ одоо бас бараг л ингээд солилцож ном сургаалаа солилцдог тийм зүйл явт. Би Монголын Евангелийн эвсэл гэдэг тийм ээ одоо зөв урсгалтай сүмүүдийн тийм нэгдсэн төв одоо юу гэдэг байгууллагыг анх байгуулалцаж байх үед тийм ээ бид нэр 97 98 онд үүсгэн байгуулагчдын хороо гээд бид нэр эцэс төгсгөлгөө хоролдог байсан. Тэгэхэд надаас гаднаас нэг хүн бас холбогдоод тэр хүн холбогдоод яасан бэ гэхэл бид нар Монголд хүрмээр байна. Бид нар Монголд одоо христчийн донд эв нэгдлийг одоо бий болмоор байна. Тэгсэн чинь тэр нь ямар төлөөлөлсөн бэ гэхэл World Council of Churches. Дэлхийн сүмүүдийн одоо council гэдэг. Тэр том байгууллагаас одоо бүсийн нэг хүн гонгонгоос ирэх гээд тэгээ би мэдгүй come on бид нар бас юм хийж байгаа. Бид нар Евангелийн эвсэл гэдэг юмыг байгуулж байгаа гэд ингэсэн чинь би мэдгүйсэн чинь энэ талаар одоо хамтран ажиллаж байсан миссионеруудтай ирсэн чинь энэ бол нөгөө либерал буюу тийм ээ бүх шашнууд бүгд адилхан гэдэг үзэлтэл баримтлалтай тийм газар их юм аа. Энэ бол Библиэд итгэдэг хүмүүс биш юм аа гэж надад тайлбарлаж өгсөн. Тэгээ би хүлээж аваагүй. Тэгэнгүүт ерөнхийдөө энэ дэлхий дээр бол яг тийм байгууллага байгаа бүх шашнуудыг бүгдээр ингэ нэгтгсэн одоо яг бүгдээр адилхан гэсэн үзэл сурталтай. Энийг Бурхан үнэхээр үзэн яддаг, зөвүүцдэг, ойлгомжтой, тийм ээ? Хэрвээ та гэр бүлтэй, хэрвээ та одоо хэн нэгэнтэй маш дотны онцгой харилцаатай бай гэж бод. Гэтэл нөгөө хүн чинь бүгдээрнтэй адилхан, бүх хүмүүстэй адилхан гэж яваад байвал яах вэ? Арай олгон өөр хүнтэй гараад яваад байвал яах вэ? Арай олгон өөр газраар яваад байвал яах вэ? Миний эрхчлөө чи ч минийх би чинийх биш. Тийм ээ? Ийм үзэл, ийм сонин, ийм орчин үеийн ийм үзэл баримталтай байвал яах вэ? Та амар тайвнаа алдна. Та галзуурах байх. Тийм ээ? Атарх тэр нөгөө юу вэ? Хардалт гэдэг юм та шатаж өгөх байх. Шатна штэ бид нар. Бурхан бол би хартаа гэж хэлснийг санаж байна. Хартаа бурхан штэ. За ингээд араатны тайлбарыг Тэнгэрч өөрөө хэлж байгаа. Чи юунд гайхна вэ? Йохан гайхсан байна. Тийм ээ? Тинчээ ингээд нөө Христийнхэн гэгддэг тэр хүмүүс ингээд дэлхийтэй ингээд уусаад дэлхийн нэг засаглал болоод ингээд явж байгааг хараад гайхсан байна. Энэ эмэгтэй болон түүний
авч яваа 7 толгой түүнийг авч яваа 7 толгойтой 10 эвэртэй араатны нууцыг би чамд хэлье. Чиний харсан араат нь байсан боловч одоо байхгүй. За байсан боловч одоо байхгүй гэдэг хэллэг байгаа. Ерөнхийдөө антихрист буюу сатаныг хэлж байгаа. Байсан. Гэхдээ загалмаа дээр ялагдсан байхгүй. Одоо байхгүй. Гэхдээ хэсэг хугацааны дараа ирнэ гэж хэлж байгаа. Тэр ёроолгүй гүнээс гарч ирэн суурил руу явах гэж байна. ертөнцийн суурьаас хойш амийн номонд нэрсэнд бичигдээгүй дэлхий дээр нутаглагсад тэр араатныг хараад гайхах болно. Бид нэр энэ талаар бас урд нь харсан тийм ээ. Нөгөө нэг олон толгойнийхын 7 толгойнийхын нэг нь өхлүүд шарх авчаад буцаад амьддаг штэ. Тийм ээ, Христийн амьдлтыг бас дуурайдаг штэ. Тэрийг хараад хүмүүс гайхаад тэр араатныг дэлхий дээр шүтдэг, мөрөгдөг тийшээ яа. Тэгэд яг ийм зүйл болохыг тэр араатан тэр сатан болохыг энэ чинь маш тодорхой хэлж байгаа. Сатан бас Бурхны гурвлыг дуурайж байгаа тийм ээ. Энэ бол нэг нь болохоор их уснаас гарч ирсэн араатан, их газраас гарч ирсэн араатан тэгээд тийм ээ шашны өдөрдөгчээр. Тэгээд тэр байсан боловч одоо байхгүй дараа ирнэ. Энд мэрэгэн ухаан бүхий оюун санаа байна. 7 толгой бол тэр эмэгтэй сууж байгаа 7 уул бөгөөд 7 хаан. Ром хотыг 7 уулан дээр толгод дээр барьсан гэж бичигдсэн байдаг. Ерөнхийдөө түүх тэр яриа. Одоо Ромын одоо бүх их сурвалжууд. Гэхдээ энийг Ром Иохныг уншижсэн хүмүүс бол энэ Ромын тухай ярьж байна гэж хэлж болох байх. Тэгж хүлээж авах байсан баг. Гэтэл ахиад хэлий илчил ном дээр бүх зүйл сүнслэгээр тийм ээ ганцхан нэг хот дээр төлрөөгөө маш их томоо дүр зургийг харуулж байгаа. Тухайн үед Ромд байсан хүмүүс шууд хүлээж авах боломжтой байсан ч өнөөдөр бид нар бол энэ Бурхныг эсэргүүцэж байгаа энэ бурхангүй тийм ээ систем гэдгийг олж харж байгаа. За 7 хаан. Тэгээд ерөнхийдөө Библийн газар нутагтай Бурхны эсрэг зогссон 7 хаан тусыг Библи судлаачид хэлсэн байдаг. Египт, тийм ээ, Ассир, Медо-Перс, тэгээд Вавилон, Грик гэдэг энэ 5 унтсан байдаг. 5 унсан бөгөөд нэг нь одоо байгаа. Ром одоохондоо байгаа. Энэ үзэгдлийг Даниэл харсан байдаг. Даниэл тийм ээ тэр асар том хөшөө хараа дээрээсээ алтан тийм ээ тэгэл мөнгө тэгэл хөрөл тэгэл бронз тийм ээ шавартай гоцсон тэр зөрөглөг үтсэн байдаг. Энэ хаан тусуудын дистрак харсан байдаг. Нөгөө нь хараахан ирээгүй байж. Долоотхон тэр нь антихрист буюу сатаны тэр хаанчлалыг хэлж байгаа. Тэр эрэхтэй хоронхон зуур саатах ёстой. Түүний хаанчлал удаан биш гэдгийг хэлдэг. Байсан одоо байхгүй өнөөх хараатан бол 8 дахь юм. За ингээд 7 байж ирсэн аа. Нэг нь антихрист ягаад гэвэл тэр үхээд амьлах учраас 8 дахь юм а гэж хэлсэн гэж Библи судлаач тайлбарлаж байгаа. Тэр бол өнөөх 7-гийн нэг нь бөгөөд сүрэл рүү юм. Ингээд 7 хаад тийм ээ 7 одоо хаан тус. Энэ бүхнийг одоо Тэнгэр элч Иоханд тайлбарлаж байгаа. Тэгээ энэний нэг нь харах хэрэг байгаа. Эцсийн хаанчлал. Ром бол унтсан байгаа. Харин эцсийн хаанчлал, сатаны хаанчлал бол тийм ээ яг энэ эцсийн их зовлонгийн 7 жилийн үед бол төрхөн зур маш хүчтэй байх нэ гэдгийг хэлсэн байна. Тэгээ тэр хаанчлал 7 жилийн үед тэр дэлхийг нэгтгсэн тийм ээ дэлхийн тэр бүх шашнуудыг нэгтгсэн тийм ээ өөрөөр хэлбэл тэр сүнсний хувьд завхаарлыг үйлдсэн тэр агуу янхныг бурхан зэвүүцэж шийтгэж байгаа энэ явдал бүлэг гарч байгаа. Араатны ялагдал. За бид нар энэ талаар бас урд нь ишил номоос харсан байгаа. Гэхдээ энэ ч бас дахин хэлсэн. Чиний харсан 10 эвэр бол хаанчлалыг хараахан хүлээж аваагүй байгаа 10 хаан юм. Сатан өөрийнхөө хаанчлалыг байгуулахад дэлхийг 10 хувааж 10 одоо тийм ээ өөрийн туслах юм аа тэр шадар гэх юм уу тэр хаадад тэгээ эдгээр нь одоохондоо сатаны хаанчлал ирээгүй болохоор араахан аваагүй байгаамаа гэж хэлж байгаа. Гэвч тэр араатантай хамт нэг цагийн турш хаад мэд эрх мэдлийг хүлээж авна. Төрхөн зур. Тодруулбал 42 сар. Тийм ээ 3 жил хагас 1260 хоногийн турш сатан өөрийнхөө хаанчлалыг байгуулж чадна гэсэн. Тэр хурганы эсрэг дайн хийх бөгөөд хорог тэднийг ялах болно. Учир нь тэр бол эзэн хаадын хаан билээ. Түүнтэй хаанд байгчт нь дуудагдсан, сонгогдсон итгэмжид хүмүүс юм. За энэ эцсийн тулааны талаар бид нэр бас илчил номоос дахин харж байгаа.
Тэгээ бид нар түрүүчийн мэдсэн сайдын сүүл дээр энэ тулааны Армагеддны тулаан болноо. Нөгөө гүнээс гарах, сатаны амнаас гарах 3 янзын тэр тийм ээ демон тэр буг чөтгөрөө дэлхийн хаадуудыг нэгтгэж бурхны эсрэг дайнд нэг газар цуглуулах болно гэж хэлж. Гэсэн ч бурхан тэрнийг ялах болно гэдгийг энд дахин хэлсэн ба. Тэгэхээр хэрвээ та дуудагдсан бол ажлынхаа хонд та дуудагдсан бол гэж хэлдэг юм. Та сонгогдсон бол та Есүстэй хамт ялах болно гэж хэлдэг юм. Аратан ялагдах болно. Энэ дэлхий дээр үнэхээр хинч нурааж чадхааргүй тийм хаанчлал бий болох болно. Дэлхийн нэг удирдлагын доор орцсон. Нэг улс төрийн удирдлагын доор. One world болцсон. Одоо хаасаагүй та нар ерөнхийдөө анзаарах юм бол энэ үг кино, янз бүрийн юм дээр тийм мэрсэр гараал байгаа. Хэвлэл мэдээлэлээр бид нэр дэлхийн эдийн засаг нэг болох талаар хүмүүс маш их ярьж байгаа. Харин энд бас засаглал эдийн засгаас гадна шашин нэг болохыг энэ бүлэгт харуулсан байна. Өөрөөр хэлбэл өнөөдрийн бидний эргэн тойронд маш түгээмэл байгаа энэ үзэл биелээ болно гэсэн. Яг хөө ихлээр бүгдээрээ адилхан. Бид нар бүгдээрээ бурхны хүүхдүүд. Өчигдөр уржигдөр Роми Поп Туркид аялаад Туркид очиод 3 гэр бүлийг зүгээр сонгоод өөртөө цагаачлалаар авсан Ватикан руу авчирсан байна. Тэгээ өөрөө хэлэхдээ тэд нэр онгоцонд ороод хэлсэн ба би энэ талаар төлөвлөөгүй 7 хоногийн өмнө шийдсэн. Гэхдээ та нар бол бүгдээрээ бурхны хүүхдүүд учраас би үүнийг хийж ямаа гэж хэлсэн мэт. Ер нь улс төрийн зорилготой байна уу ямар юм байна? Ер нь гэхдээ тийм ээ бүгд адилхан гэдэг энэ үзэлд тийм ээ дэлхий тэр яриа эргэхнэ. Тэгээ энийг бол бурхан хизээж таалахгүй нэ. Яагаад үндэстнүүд уурандаа шатаж ард түмнүүд дэмих хувилдана вэ? Газар дэлхийн хаад бат зогсож өдөртөгчд хоорондоо зөвлөлж эзэн ба түүний тослогдсон нэгнийг эсэргүүцсэн бид тэдний гинжийг тасалж хүлгийг нь өөрсдөөсөө зайлуулцгаая гэж тэд хэлв. Тэнгэрт залрагч инээж тэднийг эзэн тохуурхаж байна. Тэгээд тэр тэдэнд өөрийн уураар альдаж өөрийн хилэнгээр тэднийг айлган миний ариун улс Сион би өөрийн хааныг өргөмжилсөн. Дэлхийд тэр яриад бурхныг эсэргүүцсээр байгаа. Ер нь бол дэлхийн үзлийг бид нэр ингээд тийм ээ юу гэдэг жоохон тунгааж бодож үзэх юм бол явж эцэстээ бурхны эсрэг үзэл байгаа. Тэрний нэг хэлбэр нь бол мэдээж бурхангүй үзэл атеист тийм ээ. Тэгээ бусад бүх олон одоо бурхан гэгддэг одоо энэ пантеист одоо бүх юмд бурхан шингэсэн байгаа деист буюу тийм ээ бурхан ертөнцийг бүтээчээд ертөнцийн амьдрал хүний амьдралд оролцоогүй орхицсон политист бүр тэр олон бурхад бүгдээрээ адилхан тэгэл энэ тийм ээ бүх аратан амьтад бүгд бурхан гэдэг энэ бүх үзэл эцэстээ амьд бурханыг үгүйсгэсэн үзлээд байгаа. Гэхдээ энэ бүгд дээр нэг цагт нэгэн газар нэгдэх нэ гэдгийг хэлсэн байна. Бид нар шийтгэлүүдээс харсан. Тэр их бурхны уур хилэн асгагдаж тэр их шийтгэл ирж байхад хүмүүс улам эсэргүүцээд байгаа. Улам гүжөөд байгаа. Тийм ээ гимшихгүй байгаа. Яагаад гэвэл бид нар хэлж байгаа. Гимт байдалтай тэр хүмүүс дурлцсан учраас. Өөрсдийнхөө амьдралдаа өөрсдийгөө зөв гэж үтцсэн учраас. За энэ ч бас нэгэн сонирхолтой үйл явдал өрнөж байгаа. Тэр надад янхан эмийн сууж байгаа. Чиний харсан ус бол арт түмэн хурсан олон үндэснүүд ба хилтнүүд юм. За энэ чи тэнгэр хэлж тайлбарлаж байна. Чиний харсан 10 эвэр ба араат нь янхныг үзэн ядаж түүнийг хоосруулж нүцгэлж махан биеийг нь идээд түүнийг галаар шатах болно. Есүсийн дэлхий дээр бурхны тушаал явах тэргүүн тэнгэр элчдийн дуугаар ирнэ гэсэн ба. Гинт ирнэ гэсэн ба. Тэгээ өөрийн хүмүүсийг дуудаж авна гэсэн ба. Тэр нүд дэрэмхийн агшин зоронд итгэж хүмүүс тийм ээ эзэн дотор нойрсон хүмүүс амилж дараа нь бид амьд байгаа бид нар түүнтэй үйлэн донд хамт уулзах болно гэж хэлсэн байна. Тэнгүүд олон сая итгэгчнэр гинт явахаар дэлхий дээр маш их хэмэх замбраагүй байдал үүснэ гэж хэлсэн байна.
онгоц дэлбэрэлтэд бид нар энийг уран сайхны Холливуудын кинонуудаас зөндөө үзсэн. Бодтоор тийм ээ. Үнэхээр хачин аимшигтай болно. Энд дэлхий дээр сатан өөрийн тийм ээ байр суурийг олж дэлхийг нэгтгэж гарч ирнэ гэсэн байна. Тэнгүүтээ дэлхий сатан бүгдээрээ адилхан гоё сайхан тийм ээ бүгдээрээ ах дүүс гэж ярьж хагаад яг 7 жилийн тэр гэрээ 7 жилийн тэг дунд би бол бурхан гэж хэлж байгаа. Намайг мөргөх ёстой. Тэгээ хүн болгон дээр тамга тавьж байгаа тухай бид нэр Элч намаас үзсэн. Тамга тавиулаагүй хүн бол бурхан сатанд мөргөж тамга тавиулаагүй хүн бол идэж ууж худалдаа авч чадахгүй газар тийм ээ ёстой нууц байдалд орно гэсэн байна. Тэгэхгүй бол аминд хүрнэ гэсэн. Тэнгүүд нөгөө энэ ишлэл тэрийг хэлж байгаа. Нөгөө дэлхийн шашныг өдөр нэгтгэгдсэн тэр үзлийг чинь одоо сатан өөрөө тэднийг устгаж байгаа. Тийм үгаз? Түүнийг хоосруулж, нүцгэлж, махан биеийг нэдээд түүнийг галаар шатаах бол. За энэ 7 жилийн их зовлонгийн 7 жилийн тэнх хагасс сатан яг ингэж хэлнэ. Энийг Даниэл номонд, Матай номонд хоосрлын бузрал гэж хэлсэн байд. Хоосрлын бузралын талаар сонсвол та нар үнэхээр одоо сэргийг байгаарай. Зүхтаарай гэж хэлсэн байд Есүс тийм ээ. Өөрөөр хэлбэл тэр бурхны тэр ариунаас ариун газар сатан өөрийгөө бурхан гэж өргөмжлөөд өөрийгөө шүтхийг дэлхийгээ шаардж. Учир нь бурхны үгс биелэгдэх хүртэл нийтлэг зоригтой байснаар болон араад нь тэдний хаанчлалыг өгснөөр бурхан өөрийнхөө зорилгыг биелүүлэхийн тулд тэднийг зүрхэнд үүнийг хийсэн юм. За ингээд бурхан мууг ашигладаг. Тийм ээ? Тэр завхарсан тэр буруу сургаалтай сүмийг сатанаар устгахыг бурхан энэ зөвшөөрсөн байгааг харж байгаа ч. Тийм ээ нэ? Бурхан өөрийнхөө зорилгыг биелүүлэхийн тулд бурхан өөрийнх нь ард түмэнд тийхүү завхаарахад, сүнсний хувь завхаарахад бурхан дандаа итгэдэггүй үндэстнүүдийг босгож тэднийг гисгэсэн байдаг. Сир, Вавилон, Египт. Ерөнхийдөө бурхан өөрийн тэмээ тэр шийтгэлийг хинээр шийдэж чад болно. Тийм ч учраас шинэ гэрээн дээр бид нарыг бүх удирдлагуудыг хүндэл гэж хэлсэн мэт. Өнөөдөр бурхны зөвшөөрөөгүй удирдлага засаглал гэж байхгүй гэдгийг хэлсэн мэт. Америкийн дараагийн ерөнхийлөгч бурхны дотор л томилогдно. Бурхан хаадуудыг томилж хаадуудыг бас татаж унгадаг, авч хайдаг гэж хэлсэн мэт. Тиймээс итгэгч хүмүүсийн хувьд бидний хувьд бүх удирдлагыг хүндлээ. Амен. Тэд нар буруу байна уу? Тэд нар биднийг хавчиж байна уу? Бидний амьд хүрж байна уу? Энэ бол бидний асуудал биш гэдгийг бид нар зөндөө Элч намаас суралцсан. Бурхан бол өшөө авахч гэдгийг суралцсан. Тийм байдлыг зөвшөөрж байгаа бурхан өөрийн зорилгоо биелүүлж байгаа гэдгийг бас харж байгаа. Ихэнх тохиолдолд бидний амьдралд бидний анхаарлыг татахын тулд бурхан бидний эргэн тойронд байгаа нөхцөл байдлыг ашигладаг. Бидний эргэн тойронд байгаа бидний итгэдэггүй ажил олгогчийг хүртэл ашигладаг. Бурханд илүү итгэж найдахыг, тэр дуулууртай байдлыг бидэндээ бас өөрсдийнхөө эзэнд өргөх тэр мөнгө санхудаа үнэнж итгэмжтэй байхыг бас янз бүрийн нөхцөл байдлаар бидэнд зааж сургадаг. Бидэнд эзэнээс харамлаад эхлэхээр бидний орлого гарын салаагаар гараа явчихдаг. Гинтийн том юмнууд энэ тэнд тикет янз бүрийн юмнаас болоод бид нэлээд юм хямардаг. Эзэнд найдаад өгөөд ирэхээр эзэн бас хамгаалдаг. Тэгэхээр энд ямар зарчим явж байна вэ гэхээр бурхан бүх зүйлийг өөрийнхөө зорилгын дагуу ашигладаг. Хэрвээ та санаж байгаа бол Ром 8:28 дээр эзнийг хайрладаг, түүний зорилгын дагуу дуудагдсан бүх хүмүүст бурхан бүх зүйл эцэстээ сайн үр дүнтэй байхаар ажилуулдаг гэж хэлсэн мэт. Тэгэхээр бидний амьдрал тохиолдож байгаа сайн муу бүх зүйл бурханы зорилгын дагуу ашиглагдаж байгаа. Амен. Энд бол сатаныг ашиглаад садар самуун тэр чуулганыг бурхан шийдэж байгаа. Чиний харсан тэр эм бол дэлхийн хаадыг хаанчлах агуу хот мөн юм хэлсэн. За ингээд Ишэл 17 дугаар бүлэг дээр хожим тэр их зовлонгийн 7 жилийн 2 дахь хагасад болох тэр нэгэн үйл явдлыг тэр 7 тэнгэрлэгчийн нэг нь
Иохан тайлбарлаж өгч. За хожим хүмүүс ийхүү төөрөлдөхнэ. Ийхүү бүгдээрээ тийм ээ нэг үзэл дор, нэг шашин дор нэгдэхнэ. Энийг бурхан ийхүү хорыг хороор гэж бид нар ярьдаг шиг сатаныг ашиглан тэр муу сүмийг, тэр завхаарсан сүмийг шийтгэхнэ. Өнөөдөр бидэнд ямар хамаатай? Хажуудлынхаа танд ямар хамаатай? Хажуудлынхаанаас надад ямар хамаатай ингэ асуудаа. Надад ямар хамаатай ингэ. Бидэнд 100%, 200%, 300% хамаатай. Би үргэлж хэлдэг. Илчлэл номдоор бичигдсэн юм ирээдүйд болох Бурхны гисгээс шүүлтийн талаар бидэнд урьдчилан сануулгах зорилготойгоор бичигдэж байгаа. Маш олон зүйлсийг хүмүүс ойлгохооргүй бичигдсэн. Зориудаар. Харин сүнсээр төрсөн, дахин төрсөн бидэнд ойлгох хуудасаар бидэнд сануулахаар бичсэн. Яагаад гэж? Тэр ертөнцийн суурьас бэлтгэсэн тэр амийн номонд бид нар бичигдсэн байхын төлөө. Яагаад гэвэл бидний нэр тэнд номноос арчигдах боломжтой гэдгийг сануулж байгаа учраас. Өнөөдөр бид нэр цорын ганц бурханд итгэдэг гэсэн хэрнээ завхаарад яваад байвал бидний нэр амийн номноос арчигдах боломжтой гэдгийг дахин сануулж байгаа. Амен. Амен. Бид нар гэр бүлийнхээ үнэнч байх ёстой адил. Бид нар ч гэсэн бурхандаа үнэнч байх ёстой. Яг л бурхан хартай бурхан. Бурхан биднийг бүтээгээд, биднийг хайрлаад, бидний төлөө амиа өгчөөд, тэгээд биднийг янз бүрийн юм руу яваад, үзэж харуулад, татуулаад, мэрэг төлөг үзүүлээд ахаар зүгээр байна гэж бодож байна уу? Гэр бүлийнх нь хүн өөрийг нь хуураад явж хахад зүгээрээ гэд инээгээд хүлээж авах хүн байна гэж таны санаанд багтаж байна уу тийм зүйл? Бурхан чадахгүй гэдгээ хэлсэн. Хартай гэдгээ хэлсэн. Израиль энэ хуулийг олон удаа зөрчсөн. Израилийн дээр олон гисгэлт болсон. Ихэнх нь итгэдэггүй үндэстнүүдээр. Бурханы сүм 2 удаа нурсан баг. Бурханы харт түмэн боолцлолт, эрэм, хөгшөд, хүүхэдгүй бүгд илдээр өгсөн баг. Тэдний босгож байгуулсан бүх зүйлс харийн олз омог болсон ба. Нэгэн цагт тэд нар харь нутагт 70 жил цөллөгдсөн ба. Тэгэхээр бурхан тийм easy going байна. Зүгээр. Болно шүү дээ бүгдээрээ адилхан. Бүгдээрээ л газар хүрнэ шүү дээ. Бололгүй яах вэ? Зүгээр. Тийм биш юм аа. Би тэгээд энэ бүлгийн энэ гол санааг баталсан Библийн хэд хэдэн ишлүүдийг энэ чэнэс татсан. Матай 6 дугаар бүлэг дээр хинч 2 эзэнд зэрэг үйлчилж чадахгүй гэж хэлсэн байд. Энд хэлэхдээ мөнгө бурхан хоёрт нэгэн зэрэг үйлчилж чадахгүй. Бурханаас өөр эзэн байж болохгүй маа гэдгийг энд сануулсан маа. Иохан өөрийнхөө загтал дээр хэлэхдээ ертөнц болоод ертөнцид байгаа бүх зүйлсийг бүх хайрл гэсэн мэт. Энэ дэлхийд байгаа юмсыг битгий хайрл. Бүгд төр зурх. Таны саяхан авсан шинэ iPhone хүртэл 2 сарын дараа хуучрна гэсэн. Бүгд төр зурх. Хэрв хэн нэгэн ертөнцийг хайрладаг бол түүний тодор эцгийн хайр байхгүй гэсэн. Маш тодорхой хэлсэн байна. Энэ дэлхийг хайрлаа л байл. Энэ дэлхийгээс зураал, энэ дэлхийн зугаа цэнгэл, энэ дэлхийн нэр алдар, энэ дэлхийн эд баялаг татагдаад байх юм бол бидний доторх бурхан улам байхгүй болно гэсэн. Сүүлдээ бидэнд бурханд итгэсэн чаалаагүй чаалаа бүгд адилхан гэдэг тийм үзэл орох аюултай гэдгийг. Энэ үеийн явдал бүү нийцэгдсэн. Энэ бол хамгийн том ишлэл. Үеийн итгэгчдийн ураг татлага юунд байсан бэ? Амьдарч байгаа нийгэмдээ уусаж орох. Нийгмээсээ ялгархгүй. Нийгмийнхаа хийт болж байгаа дуунууд хийт болж хошуурдаг. Нийгмийнхаа тийм ээ тэр одоо сүүлийн үеийн стил одоо юу гэдгийг тэр загвар тэр юмд бас адилхан хошуурдаг. Ийм байдлыг бурхан бол үнэхээр сайшаахгүй. Яг адилхан хувцалдаг, яг адилхан ярьдаг, яг адилхан хараалаа урсгадаг. Яг адилхан юмд сонирхолтой тим итгэгч нарыг
Үнэхээр бурхан хүсэхгүй. Амен. Амен. Үе итгэгчнэр дандаа тухайн амьдралдаа нийгэмдээ уусаж орхол үнэхээр итгэлээ алдах үе таалга нээгдэж байгаа гэсэн. Тийм ч учраас энэ үеийн явдалд бүү нийцээрэй гэж. Харин ч оюун санаагаа шинжилснээр бурханд тааламжид ариун өргөлийг өрг гэж хэлсэн байд. Завхаа юмсэ. ертөнцийн нийлэх нь бурхны эсрэг дайсагнал гэдгийг та нар мэдэхгүй гэж хэлсэн. Дэлхийг хайрлана гэдэг нь бурхны эсрэг зогсож байна гэдгийг мэдэхгүй гэж юу. Тэгэхээр ертөнцийн найз байхыг хүссэн хэн боловч өөрийгөө бурхны дайсан болгож байгаа хэрэг. Би бол айж байна. Бурхны дайсан байр суурин дээр байхаас айж байна. Ялангуяа илчил номыг уншсны дараа. Ялангуяа бурхан энэ ертөнцийг ялан дийлэн энэ ертөнцийн гинт муу бүхнийг устгаж үгүй болгон шийтгэн гэдгийг харсаар байгаад бурхны эсрэг зогсно гэдэг бол аюултай. Эхлээд түүний хаанчлал ба түүний зөвхт байдлыг хайх тун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно гэж заамсан. Тэгэхээр итгэгч нараа хожим ийм агуу шүүлт явагдах нэ. Тэр шүүлтийн гол агуулга нь бол ердөөсөө тэр сүнсний завхаарлыг жигшүүрт юмс тэр завхаарлыг итгэгч гэж хэрнээ. Өнөөдөр жигшүүрт юмсыг зүгээр гэж хүлээн зөвшөөрөх газар зөндөө. Жигшүүртэй. Бүр хүний санаанд хүний ёс зүгээр итгэдэггүй хүмүүсийн стандартаар бодгоч жигшүүртэй юмсыг хүлээн зөвшөөрөх газар байна. Бурхан тэрийг зүүцэж шийтгэх тийм агуулга явууч. Дээрээс нь тэр сүнсний завхаарал гэдэг байгаа юм бол үнэхээр итгэгч хүн болгоны зүрхэнтэй хадах ёстой зүйл. Та болно гэж бодж байвал эндүүрэл. Яагаад та тийм бодол тийм дүгнэлтэнд хүрж байна гэхээр та бурхны үгээр биш харин энэ дэлхийн үзэл сурталаар өөрийгөө дүүргэж байгаа учраас. Бурхны үгээс илүү та илүү их олон ангид сериал үзэж, илүү их Facebook, илүү их юмд цаг зарж байгаа учраас бурхны тухай ойлголт таны дотор улам багасаад байна гэсэн. Сүүлдээ бурхны энэ тодорхой хэлсэн үгнээс та ямар ч мэдрэмж авах болж байна гэсэн. Тэнгүүтээ зүгээр штэ. Юу нь буруу байгаа юм бэ? Заавал ингэх штэ юм уу? Хаана битгийтэйгээ хэлсэн. Бүгдээрээ л ингэж байгаа штэ. Гэдэг ийм нөхцөл байдал хүрнэ гэсэн. Тийм учраас итгэгч нараа бид нар бурхныг сонгох хэрэгтэй. Амен. Бурхан бол хартай бурхан. Түүний туйлын ариун зан чанар бидний гим нүгэлтэд эвлэрээд явах. Тэр биднийг хайрлсандаа, харамсандаа биднийг зөв яваасаа гэдэг үндсэн дээр энийг хэлж байгаа. Амен. Бурхан дэлхийн шашныг хэрхэн шүүх вэ? Энэ талаар та бодоорой. Би дэлхийн шашин гэдэг нь энэ бүгдээрээ адилхан дэлхийн үзэл сурталыг хэлээд байна. Хожим тэр янхан бол дэлхийг нэг үзэл сурталд бүгдээрээ адилхан. Бүгдээрээ л бид нэг зорилгын дагуу явагдаж байгаа учраас гэдэг тийм ээ. Иймэрхүү хороо олоод нэгдсэн нүүбийн дэргэд бол байгаа. Тэр нөө World Council of Churches гэдэг юм чинь байгаа. Мөн тийм ээ өөрийнх нь нэрээр дуудагдсан хэдий ч гэсэн бусадтай дэлхийдээ ингэж холилдож дэлхийн үзэл баримтлалыг бас адилхан хүлээн зөвшөөрч байгаа. Итгэж хүн йога тэр күнз одоо бүх юм хийж юу нь буруу байгаа гэдэг үзлийг бурхан шүүхнэ гэдгийг тунгааж одоорой гэж. Бурханы шүүлтээс мултрах арга зам байгаа юм. Бидэнд өгөгдсөн. Зөвхөн Есүс Христээр. Амен. Зөвхөн Есүс Христээр дамжин бид нар Бурханы шүүлтээс хамгаалагдаж чадна. Тэгээ та Есүсийн дагалдагч бол дэлхийд ямар харилцаатай байх ёстой вэ? Энэ талаар тунгааж удаа. Амен. Та дараагийн тохиолдолд та өөрийнхөө сонирхлыг дахин нэг шөөгөөд үзээрэй. Та ямар дуу, бүжиг, ямар үйл явдал, ямар юм та илүү их цаг гарч, ямар юм та өөрийнхөө хамаг цаг, зав, мөнгө хөрөнгөө зориулдаг вэ? Тэгвэл энийг харьцуулахад л ойлгомжтой. Тэгээд тэрний хажууд хэр хугацааг та эзэн зориулдаг вэ? Хэр хугацаанд та эзний үг
Тийм ээ, эзний зүйлс үйлсэд зориулдаг бай. Энийг ингээд дэнслээд үзэхэд бидний зүрх сэтгэл хаана байна? Бидэнд илчилж өгөх. Амен. Бүгдээр эзний үнд босцгоё.